Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа дугаараар Австралийн хэлээр хуурамч бичиг баримт болон хуурамч визээр нэвтрэх гэсэн хоёр кейсийг ярихаар бэлтлээ. Манай сууг гадны улсын хэлийн шалган гаалийн албаны тухай цуурлаар үзүүлж байгаа бөгөөд хэлээр нэвтэрч байгаа зорчигчид ямар алдаа гаргадаг, гадны хэл гайлынхан юун дээр их анхаарал хандуулж зорчигчдыг илүү шалгадаг талаар сургамжтай мэдвэжтэй хэрэгүүдийг оруулж байгаа билээ. Хэрэв өмнөх дугааруудыг үзэж амжаагүй бол тайлбар хэсэгт линкүүдийг нь оруулчихъя. Австрали улс Сидней хотын олон улсын онгоцны буудал. Хэлийн цагаачлалын албаны ажилтан с ижигтэй паспорт бүхий Румын улсын иргэнийг саатуулжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч паспортыг нь шалгахаар тусгай ярилцлагын өрөөнд түүнийг оруулав. Та өмнө нь Австралид ирж байсан уу? Тийм ээ, ирж байсан. Канадын паспортоор ирж байсан юм байна. Румыны паспортоор ирж байгаагүй бол та. Румыны паспорт дээр маань Австралийн виз байхгүй болохоор Румыны паспортоор ирж байгаагүй. Зөв. Та ямар зорилгоор ирсэн бэлээ? Боксинг тэмцээн зохион байгуулах талаар уулзалт хийхээр ирж байгаа юм аа. Таныг саатуулж байгаа гол шалтгаан бол таны паспорт ганц нэг хэсэг газартаа гэмтсэн байна л да. Яг хүмүүс паспортаа санаандгүйгээр гэмтээдэг. Гэхдээ энэ арай л өөр байна. Энэ нэг нь таны паспортоор оролцсон юм шиг санагдлаа. Уг Румын залуу ямар нэгэн ил мэдэгдэхүйц сэтгэл хөдлөлөө гаргах, илүү хөдөлгөөн хийж, сул үг өгүүлбэр ярихгүй байсан хэдий ч шалганы ажилтан түүнийг нэлээд сандралтай байгааг ажигласан байна. Мөн түүний Канада паспорт нэлээд с ижигтэй байгааг баталгаажуулахын тулд мэргэжлийн шинжээчид хандгаар болжээ. Энэхүү шинжээч нь паспортын үндсэн нууцлалуудыг шалгахаас гадна үсэг шивсэн байдал, наалт, цавуу, хуудаснуудыг холбосон үдээс, тамганы дардас гээд олон зүйлийг нарийн шалгадаг юм байна. Шинжээчийн нарийн шалгасны дараа паспортны зурагны орчмоос өмнө нь өөр зураг байсан байх магадлалтай энгийнүүдээр харагдахгүй мөр олжээ. Бас паспортны хуудсыг нь сольж хуурамч хуудас залгахдаа гар аргаар зүссэн болохыг нь олж илрүүлжээ. Мөн паспорт дээрх гарын үсэг, онгоцонд бөглсөн декларац дээрх гарын үсэг хоёр төсгүй өөр байгаа нь энгийнүүдээр ялгагдаж харагдахаар байв. Ийхүү уг залуугийн паспортод засвар орсон, визтэй хуудас залгасан нь баригдсан байна. За ингээд Румын залууг хэлээр нэвтрүүлэлгүй ирсэн газар болох Румыны Бухарест хот руу буцаахаар болжээ. Мэдээж засвар орж хуудас залгаж зассан Канада паспортыг нь хураан авч төр бичиг баримт өгсөн байна. Энэ тохиолдолд Австрали улс ямар нэгэн ял шийтгэл оногдуулдаггүй юм байна. Харин хэлээр нэвтрүүлж онгоцон суулгасан улс нь өөрсдийн хуулиар шийтгэж хариуцлага тооцох ёстой юм байна. За дараагийн кейс рүүгээ оръё. Энэ Хятад улсын иргэн хэлийн шалган дээр паспортоо шалгуулах үедээ с ижигтэй санагдаж тусгай ярилцлагын өрөөнд дуудагджээ. Хэрвээ англи хэлгүй хэл нэвтрэлцэж чадахгүй тохиолдолд орчуулагчийг утсаар оролцуулан хэлмэрчлүүлдэг юм байна. Та хаанаас хизээ энэ өөрийнхөө паспортыг авснаа хэлж өгөөч. Яг үннийг хэлэхэд би хэлж мэдэхгүй байна л да. Учир нь манай эхнэр энэ паспортыг надад өгсөн юм. Би түүнээс энэ талаар асуугаагүй л дээ. Та паспорт авах гэж анкет бөглсөн биз дээ? Үгүй, би ямар нэгэн зүйл бөглөөгүй. Эхнэр чинь хэн нэгнээс энэ паспортыг худалдаж авсан юм болов уу? Би мэдэхгүй байна уу. Тэгэхээр ийм байна Ноёнли. Таны гадаад паспортыг бид хуурамч гэж үзэж байна. Тэгэхээр таны хинбэ гэдэг асуулт бидэнд гарч ирж байна. Та хуурамч паспортынхаа талаар бидэнд мэдэх зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Мөн таныг бид хий гэж дуудах эсгэж мэдэхгүй байна. Надад үнэхээр мэдэх хэлэх зүйл огтаалгүй. Манай эхнэр л энэ паспортыг өгсөн. Хэлийн шалганы ажилчид уг Хятад иргэний паспортыг олон янзаар нарийн шалгаад хуурамч паспорт гэдгийг нь баталгаажуулсан байна. Мөн зочид буудлынхаа захиалга өгсөн хуудсыг хэвлэж авсныхаа дараа захиалгаа цуцалсан болохыг олж тогтоожээ. Мэдээж энэхүү шалгах, мэдээлэл цуглуулах ажил нь баггүй хугацаа шаарддаг байна. Танд үнэнээ хэлэх сүүлийн боломжийг олгоё.
хуурамч пассвортоор хэл нэвтрэх оролдлого нь өндөр хариуцлагатай шүү. Таныг асуудлыг өндрүүлэхгүй байхыг хүсье. За, би үннээ хэлье. Миний пассворт хуурамч өө. Би буцаад хятад руугаа явж болох уу? Би зүгээр л хармаар байна. Ийхүү хуурамч пассворттай гэдгээ мэдэж байсан мөн түүнийгээ хүлээн зөвшөөрсөн хятадын иргэнийг тэр даруй буцаасан бөгөөд хятад улсын хуулиар хуурамч бичиг баримт худалдан авсан, ашигласан, түүгээрээ хилд авсан гэх мэт хэд хэдэн зүйл заалтаар хариуцлага хүлээх боломжтой юм байна. За тэгэхээр пассвортыг хэлийн шалганыхан хэрхэн нарийн маш сайн шалгадгийг үздэсгэлээ. Иймд ямар ч бичиг баримтыг, ялангуяа гадаад пассвортыг танил тал сүлжээгээр мөнгө төлөөд хизээж битгий авч байгаарай. Магадгүй виз хүссэн улсын элчингийнхэн хуурамч бичиг баримтыг нарийн сайн ялгахгүй виз олгосон байх тохиолдол мэрсэр гарч болох хэдий ч хил дээр эсвэл дараагийн улсын хэлийн шалган дээр баригддаг байх нэ. Бас паспорт дээр чинь виз даруулаад өгье. Виз авч өгч чадна гэсэн яриаг хизээж битгий хүлээн зөвшөөрч байгаарай. Энэ бүхэн таныг санхүү болон алт шиг цаг хугацаагаараа хохирохгүй байх эрсдлийг хаах юм шүү. Соёлтой, аюулгүй, хариуцлагатай аялцгаая. Цугт маань subscribe дарж, like, share хийхээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.